Улсын их хурлын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Баттөмөр Кувейт улсаас Монгол улсад байгаа онц бөгөөд бүр ирэхэд элчин сайд ноён Мухаммад Аль Мутарыг хүлээн авч уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар сонсолцлоо. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн өнгөрөх чунд тохиосон за худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий салбарт түүний дотор парламентын хамтын ажиллагаа хөгжиж байгаа сэтгэл хангалуун байгаагаа таалгууд уулзалтын үеэр илэрхийллээ. Байнгын хорооны дарга Баттөмөр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, за худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцлоод за тухайлбал Монголын бараа бүтээгдэхүүнийг Кувейт болон булангийн орнуудын зах зээлд гаргах, за ил жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг ноёлчийн сайдаас хүссэн юм а. Хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. За аялал жуулчлал болон агаарын харилцааны төсөл хөтөлбөрүүд яриа хэлцээрийн шатанд байгааг ноёлчийн сайд танилцуулсан юм а. Уулзалтаар талууд хоёр орны харилцааг бүхий салбарт ижил тэгш хөгжүүлэхийн төлөө идэвх чармаалттай ажиллахаа илэрхийллээ.